За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэнд манай дээр хаалганд орсон өндөр цилиндр шилний өөрчлөлтөд үйлчлүүлэгчийн кейстэй хэдүүлээ тулгуурлаад ярилцгаая. За энэ хүн маань 40 настай, цилиндр шилний өөрчлөлттэй, баруундаа хасах 5, зүүндээ хасах 6-гийн цилиндр шилний өөрчлөлттэй. За энэ хүний маань шинжилгээний үзүүлэлтүүд бол ерөнхийдөө бүхэл ямар нэгэн асуудал байхгүй, хаалганы дараа эрсдэл байхгүй гэсэн гарсан. За нүдний үзэлгүүдээр бол нүдний артлын угт ямар ч өөрчлөлт байхгүй. За эвэрлэг бүрхүүлийнх нь хэмжээ мэдээж лазерын хаалган дээр хамгийн чухал байдаг гэдгийг хэдүүлээ мэддэг болсон те. За тэгэхээр эвэрлэг бүрхүүл маань энэ хүний хувьд хангалттай зузаантай буюу 550 микрон гэсэн. За энэ бол асуудалгүй зузаан хэмжээтэй бөгөөд бид нэр 550-ын эвэрлэгийн зузаанаас нь лазерын хаалгаагаар хасах 6 болон хасах 5-ын цилиндр шилийг бүрэн нэг удаагийн лазер талтаар засах боломжтой гэсэн. За таны эвэрлэгийн зузаан магадгүй 500 за 490 орчимтой ч юм уу. За энэ хүн шиг адилхан шилийн өөрчлөлттэй байлаа гэвэл арай лазерын хаалгаа тохиромжгүй болоод эхэлдэг гэсэн. Шилийн өөрчлөлтөөр ганцхан бид нар лазерын хаалгаа хийхэд боломжтой үгүйг бол шууд хэлэх боломжгүй. Хамгийн нэгдүгээр эвэрлэг бүрхүүлийн зузаан шинжилгээ хэвэн гарсан байх ёстой гэсэн. За энэ хүн маань бол хаалгаанд орсон. За ямар хаалгаа зөвлөгдсөн бэ гэхээр фемтол эзэмшил зөвлөгдсөн. Цилиндр шилийн өөрчлөлт нь эвэрлэг бүрхүүл хэлбэрийн хувьд жигд бус байдлыг илтгэдэг. Цилиндрийн өөрчлөлтөө хүмүүс аливаа юмсыг харахтаа сарнилттай фокус алдагдсан байдлаар хардаг. За тэгээд цилиндр шилээ зүүж чаддаггүй, багсгаж зүүдэг тийм мэдрэмжүүдийг хүндээ өгдөг шилийн өөрчлөлт. За энийг лазерын хаалгаа бүрэн засах боломжтой. За энэ хүн маань ч гэсэн ерөөхдөө шилийн өрөөсөө зүүддэггүй байсан. Зүүхэд айгу төвөгтэй учраас за тэгээд хаалгаанд орохоор шийдээд хаалгаа хийгдээд хаалгааны дараах эхний 1 хоногийн байдал дээр болвол харааны чадал нь шилхүүгээрээ 100% харж байгаа гэсэн.